Сайн байцгаана уу? За та нартайгаа шинэхэн энэ намрын хичээлээр аль биесээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдрөөс эхлээд богино тагтах багш нь за хоол зүүн анхан шатны хичээлүүдийг та нартай хүргэж эхэлнэ. За энэ хичээл маань 7 хоног үргэлжилнэ. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр өнөөдөр өчигдөр даалгавраа өгсөн ёсоор биеийн цэвэрлэгээ хийж байгаа. Тэгэхээр биеийн цэвэрлэгээ гэдэг үйл явц маань ер нь юу болдог вэ? Яаж явагддаг вэ? Бид нэр биеийн цэвэрлэгийг одоо яаж хэрхэн дэмжих боломжтой тухай энэ удаагийн хичээлээр бүгдээ дэлгэрэнгүй үзнэ. За тэгэхээр энэ сэдвээр би өөрийгөө ер нь хэрхэн цэвэрлэдэг вэ? Түүнд нь бүгдээрээ хэрхэн туслах вэ гэдэг тухай дэлгэрүүлж үзье. Тэгэхээр бидний биеийн цэвэрлэгээ гэдэг зүйлийг ярихын тулд ерөөсөө энэ эдэг гэдэг эрхтнээс цаашгүй холбоотой энэ үйл явцыг ярина гэсэн үг. Одоо жишээ нь бидний бие маань анх төрөхдөө ерөөсөө одоо бид нэр ингээд арьсаа зүсэнгүүтэл тийм ээ нэг тодорхой хугацааны дараа юу ч төрхөөгүй байхад өөрөө идчихсэн байдаг шүү дээ. Тэр маань бол одоо арьсны нөхөн төгсөлд явагдаж байгаа гэсэн үг. Тэрнтэй адилхан бидний биений эд эс болох маань өөрийг нөхөн төгсжүүлж одоо эрүүлжүүлж цэвэрлж явах тийм тогтолцоотой байглаасаа төрсэн байдаг. Бүр биднийг анх төрөхөд л хэдий хэмжээний одоо эс зөвхөн энэ үйл явцад зарцуулагдах вэ гэдгийг хүртэл шийдэгчсэн байдаг. Тэгэхээр энэ үйл явцыг хамгийн гол удирдаад байгаа хамгийн чухал эрхтэн маань эдлэг байж байдаг. Тийм ч учраас эдлэг маань өөрөө ганцаараа бусад бүх эрхтэн систем дотроос ганцаарх нь ургаж чаддаг. Одоо яг мод ургадагтай адилхан өөрөө нөхөн төлж ургаж чаддаг. Хэрвээ та нар маань эдлэгний хаалганд орж исэн хүмүүсийг сонсч байсан бол эдлгийг ингээд тодорхой хэмжээнд тайрч авсан ч гэсэн тухайн эдлэг өгсөн хүний маань эдлэг хэсэг хугацааны дээр ургаад яг бүтэн шинэ эдлэг болчихсон байдаг. Тэгэхээр энэ эдлэг гэдэг эрхтнийг бид нэр одоо хайрлаж, хамгаалж, дэмжиж байх тусмаа ерөөсөө бидний бие эрүүл байж идэг. Бидний хамгийн их одоо дэлхийд дахина айгаад сүрддэг нэг өвчин болгоод хавдар маш их олширж байгаа. Тэгтэл эдлэг бүрэн чадлаараа ажиллаж байгаа эдлэг нь маш эрүүл хүний биед хавдрын эс 100% үржиж чаддаггүй байх чинь. Тэгэхээр эдлэг гэдэг бол бидний биеийн одоо хамгийн чухал эрхтэн байж байдаг. Тэгэхээр яагаад цэвэрлэгэн дээр эдлэгийг яриад байна вэ гэхээр эдлэг маань ерөөсөө бидний амаар орж байгаа, арьсаар орж байгаа, хамраар орж байгаа, гаднаас ерөөсөө бие рүү маань нэвчж байгаа бүхий зүйл маань хамгийн түрүүнд эдлэгэн дээр очиж шүүгдэж шалгагдж идэг. Одоо ерөөсөө бидний утсын хил гэдэг шиг орж ирсэн зүйлс маань эдлэг тэрийг хортой байна уу, хоргүй байна уу, хаашаа шилжүүлэх үү, алийг нь нөөцлөх үү гэдгийг бүгдээрээ одоо эдлэг шийддэг байх жишээ. Тэгэхээр бидний өнөөдрийн энэ хийж байгаа одоо биеийн цэвэрлэгээний гол үүргийг гүйцэтгэж байгаа эрхтэн минь эдлэг учраас өнөөдөр бид нэр энэ эдлэг биегээ яаж цэвэрлэдэг тухай авч үзье. Тэгэхээр эдлэг маань бидний бие 3 үе шаттайгаар цэвэрлэдэг. Хамгийн нэгдүгээр шат нь болохоор бид нэр биендээ бүхэл хоол одоо зажилж иддэг гэсэн үг шүү дээ. Бүхэл хоол оруулахгүйгээр 36 цаг болоход бидний эдлэг нэгдүгээр үе шатанда биеийг цэвэрлэнэ. За бидний бие бол өөрөө бусад амьтдтай адилхан аливаад одоо гаднаас орж ирсэн хоол хүнсийг тодорхой хэмжээнд нөөцлөх чадвартай байдаг. За хоол хүнсийг нөөцлөөд одоо жишээ нь тэр нөөцлснөө буцаага зарцуулаад ялангуяа булчингийн эсэндээ нөөцлсөн глюкоген ч юм уу тийм ээ глюкозыг ингээд задлсны дараа бид нэр ингээд 36 цаг хоол өгөхгүй болоод ирэхээр бие маань өөрт одоо байгаа нөөцийгөө ашиглаж өөрийгөө тижээж эхэлдэг. Тэгэхгүй бол бидний бие маань одоо тодорхой хэмжээнд одоо ийм хоол хүнс хэрэгтэй болж штэ тий. Тэгэхээр тэрийгэ дотоод одоо механизмаасаа гаргаж болдог гэсэн үг. Тэгэхээр булчингийн эдэнд одоо эдсэн хоол хүнсийг өмнөх өдөр бидний эдсэн хоол хүнснээс нөөцлөгдсөн хэсгээ ашигласны дараа за яг 36 дахь цагаас эхлээд бидний бие маань өөрт байгаа өөхний нөөц рүү ордог. За өөхний нөөц гэдэг бол бидний биендээ байгаа хамгийн сайн шим тэжээл болж задардаг. Уг нь бол энэ маань угаасаа ингэж бид нарыг хоолгүй одоо мэдээж бусад амьтад бол хүн шиг ингээд гарангуут тийм ээ гарангуут хөрөгчөнд нь хоол байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тодорхой хугацаанд явж бид нар хоолоо олж иддэг тийм зохицуулгаатай амьтан угаасаа тийм гентэй учраас бидний бие маань тэрэнд нь зохицуулаад ийм нөөцлөдөг тогтолцоотой. Тэгэхээр энэ тосыг задлаад ингэж нөөц болоход одоо дэлхийд дахин хамгийн алдартай одоо дайет буюу тий хоолны дэгдэм гэж нэрлэдэг байгаа кетон гэдэг шүү дээ тий. Кетос одоо кето дайет гэж хүмүүс их ярьдаг. Тэр кето гэдэг маань энэ өөхөн эс маань задраад кетон гэж бодис одоо ерөнхийдөө болж хувирдаг. Тэр маань биед маань хамгийн сайн эрүүлжүүлдэг шим тэжээл байдаг. Тэгэхээр тэр энэ өөхөн эс маань задрах үйл явцыг ерөөсөө кето гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр бие маань одоо жишээ нь 36 цаг хоол өгөхгүй болоход өөхөн эсээ задалж эхлэх нэ. Одоо бидний хамгийн их хүсэж идэг одоо таргалалт маань ерөөсөө бидний нөөц
байдаг байна шүү дээ. Тэгэхээр таргалтыг багасгахын тулд бид нэр энэ нөөцийг зөв хэлбэрээр ашиглах хэрэгтэй. За тэгтэл юу болсон бэ гэхээр одоо 21-р зуунд бид нэр ерөөсөө дэлхийн хүн төрөлхтөн урд нь мэдэрж байгаагүйгээр тийм их хор бохирдол донд одоо бие амьдруулдаг болсон. За энд бол одоо жишээ нь дэлхийд ирэх хамгийн түгээмэл 5 бохирдол үүсгэж байна. Нэгдүгээрт нь болохоор бидний хоол хүнс буюу ялангуяа түргэн хоол, янз бүрийн амт нэмэгч тий одоо бидний нэрлэдгээр янз бүрийн химийн гаралтай амтагч ашигласан. За тэгээ янз бүрийн тосон шарсан ч юм уу. За дараагийнх нь болохоор усны бохирдол, тэгээд хөрсний бохирдол. Тэгээд дараагийнх нь болохоор энэ бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс үүдсэн бохирдол. Тэгээд хамгийн төгсгөл нь болохоор стресс буюу сөрөг бодол, кортизол маш их ялгарснаас одоо стрессийн даавар маш их ялгарснаас үүдэх гэх мэтэр энэ 5 бол 5 зүйл бол бидний биед хамгийн их бохирдол үүсгэж байгаа зүйлс. Тэгэхээр энэ бохирдол их байх тусмаа юу болдог вэ гэхээр одоо бид нэр ингээд тодорхой хэмжээнд өөхөө нөөцөлж байгаа тийм ээ. Тэгээд нөөцөө ашиглахгүйгээр хураагаа яваад байлаа. Гэтэл биед минь хор бохирдол ороод ирэхээр яадаг вэ гэхээр бие минь хоол боловсруулахдаа бусад зүйлстэй энерги зарцуулж байгаа учраас эдлэг минь энэ бохирдлуудыг тэр болгон биенээсээ шүүгээд гаргаж чаддаггүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр богино хугацаанд энийг аюулгүй болгохын тулд одоо энэ дотор үүсэж байгаа асуудлыг бохирдлуудыг хамт орж ирсэн бохирдлуудыг өөхөн хийсэндээ ингээд хураагаад нөөцөлчихдөг. Тэгэхээр одоо саяны бид нэр одоо илгийг хоол өгөхгүй 36 цаг болоход илэг маань ингээд өөрийгөө бие цэвэрлж эхэлж шээ. Одоо нөгөө хоол боловсруулахад зарцуулдаг байсан энерги буцаагаад бид нэр өөрт хэрэгтэй боц олгоод зарцуулахад нөөц рүүгээ ороход зарцуулж байгаа учраас тэр өөхий эсэн дотор байсан одоо энэ бидний ялангуяа Улаанбаатарт одоо бид нэр агаарын бохирдолтой байдаг. Томоохон аймгийн төвүүд ч гэсэн агаарын бохирдолтой тийм ээ. Тэр өвлийн турш бид нэр ингээд нөгөө бохирдлуудаа ингээд бие рүүгээ оруулаад илэг маань тэрийг аваачаад өөхий эсэнд хураагаад байсан бол одоо энэ бид нэр биеийн цэвэрлэгээ хийж байгаа үед тэр маань задарч гарч ирнэ. Тэгэхээр саяны өөхий эс задрахтаа яг хамт задарч гарч ирдэг. Яагаад вэ гэхээр ихэнх бохирдол маань яг ийм тосон хүчил дотор хамт байж идэг. За тэгэнгүүт ингээд маш их бохирдолтой таны бие одоо тодорхой хэмжээний ингээ хор биендээ нөөцөлж гисэн байгаа үед ингэж цэвэрлэгээ хийж байгаа үед танд биенд маань янз бүрийн реакц гарах эрсдэл маш өндөр байдаг. Тэгэхээр одоо би та нартай ингээд ер нь бол бидний өдөр тутмын хэрэглээнд хамгийн түгээмэл байгаа бохирдлуудаас дурдъя л да. За тэрний нэг нь бол одоо жишээ нь бидний одоо О сайзан дагуулдаг фтор байх жишээний одоо тий ялангуяа жоохон хүүхдүүд анх шүдэ угааж эхэлж байхдаа фторыг залгидаг тодорхой хэмжээний бие рүү оруулдаг. Энэ маань хүртэл хор бохирдол болдог. За тэгэнгүүт энэ машины утаа, агаарын бохирдол, тамхи, за лазалсан загсны мах иддэг бол та лазалсан загсны махнаас савных нь туулганаас гадна бас тэр меркури буюу том загсан дагуулдаг гэдэг меркури бациг хүртэл юу аж идэг, өөртөө оруулж идэг. Тэгээд ялаа шумуул, үргээг цацлага, за тэгээд одоо хоол хүнсийг ялангуяа ургамал ногоог ургуулахад пестицид цацаж хамгаалдаг тийм ээ. Тэрийгээ ч гэсэн бид нар ерөнхийдөө бага хэмжээний хор гэдгийг мэдж байгаа. Гэтэл тэр пестицидыг цацчихсан ургамал ногоог итгэх юм бол бид нар бас бидний биед бохирдол болж ордог. Тэр маань шавжийг устгах байгаа боловч нөгөө талдаа бидний биед ч гэсэн бас бохирдолтой. Тэгэхээр өдөр тутамдаа бид нар ийм их бохирдолтой зүйлсийг хэрэглэдэг. За энэ бол одоо жишээ нь одоо дэлхийд дахин хамгийн их бохирдол үүсгэж байгаа буюу бидний эмэгтэйчүүдийн мейкап, арьс ашигтгааны бүтээгдэхүүнд бас маш их химийн нэгдлүүд агуулдаг болсон. Үүнээс үүдээд яг бага насны ялангуяа охтууд өсвөр насны охтууд маань дааврын өөрчлөлтөнд маш их орж байгаа. За хамгийн түгээмлийн хэрэглэхэд одоо эрэгтэйчээс эмэгтэйчээс та тийм химийн найрлагатай өнөртөө усыг өдөр алган цасдаг бол тодорхой хэмжээнд та арьсаараа тэр одоо ер нь fragrance гэдэг энэ тэр үг орсон бүхий л зүйлс маань ихэвчлэн химийн аргаар гаргаж авсан одоо нэгдэл байж идэг. За тэгээд хумсны лак, уруулын будаг тий. Тэгэхээр та одоо жишээ нь яг судалгаагаар дундаж Америк эмэгтэй хүн насан туршдаа зөвхөн арьсаараа одоо жишээ нь ам хамраг гэдгийг тооцохгүйгээр тий амьсгалын амаар орж байгааг тооцохгүйгээр зөвхөн арьсаараа шингээж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн нь 40 тонн байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж нэг дор хэрэглэхгүй тий багаар бид нэг арьсандаа түрхээ шингээсээр хагаад энэ тэр шингээж байгаа одоо бүтээгдэхүүн 40 тонн бүтээгдэхүүн маань хэр бохирдолтой байгаа вэ гэдгээс хамаараа шууд бидний бие одоо хордлогонд орох уугүй юу гэдгийг шийдэгддэг гэсэн үг. Тэгэхээр
Тэгэхээр бид нэг аажмаар нөгөө баг хэрэглээд байгаа учраас ийм богино хугацаанд мэдэгдэхгүй гэхдээ урт хугацаанд нийгэм мэдгээд таны илэг өөхөж гисэн илэг гэмтэлтэй болчихсон тийм ээ гинтэл одоо нэг ургацсан ургадаг ч юм уу хавдар үүсдэг. Гэтэл одоо болохоор дэлхийд дахинаар энэ химийн найрлагуудыг бид нэр ингээд тасан зогсоох юм ёстой юм байна. Байгалийн биш учраас бидний биеинд хор хохирол учруулад байгаа юм байна гэдгийг одоо дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөөд байна. Тэгэхээр та ч гэсэн болж игэл өдөр тутамдаа хэрэглэж байгаа зүйлсээ ингээд багаар өөрчлөөд химийн найрлаганаас салвал таны бие одоо багаар одоо ядчил баг бохирдох нь байх юм тийм ээ. Тэгэхээр одоо энэ бас нэг асуудал болохоор нөгөө хуванцрын хэрэглээ буюу одоо Монголд ч гэсэн түгээмэл байдаг. Бид нөгөө цагаан эдэг боловсруулахад хүртэл ийм хуванцар савнууд ашигладаг тийм нөөцлөх одоо хадгалах савн хүртэл хуванцар савнууд байдаг. Ялангуяа хүнсний зориултын бус хуванцар савнуудад хоол хүнсээ бид нэр тодорхой хугацаанд хадгалснаар ялангуяа бүлээн болох ч юм уу халуун наранд хадгалах за эсвэл бүгдээрээ халуун хоол ингээд савнд хийж аваа явах ч юм ийм үед болгонд одоо энэ хуванцар савнаас тэр хоол хүнс рүү маань химийн найрлага бисфенол A, бисфенол B, бисфенол нонипенол гэх мэт маш олон химийн найрлагатай бодисууд ордог. Яг эндээс үүдээд эмэгтэйчүүдийн дааврын баланс маш их алдагддаг. За эрэгтэй хүнд өргүүдэл болох эмэгтэй хүнд ч гэсэн үр тогтохгүй байх гэдэг маш олон асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр бид нэр одоо хааштай л ингээ бие цэвэрлээд эрүүл амьдралын замыг ингээ сонгож байгаа учраас багаар тийм ээ эдгээр энэхий хортой нэгдлүүдийг гэрээсээ болон ингээ ахын хүрээнээсээ одоо хажуудах орчноос багаар холдуулах нь их чухал байх нэ. За тэгэхээр ингээд ийм олон бид нар одоо та нар энэ ингээд жишээнүүдийг л харахад бидний эргэн тойронд байгаа бараг бүхий л зүйлс маань ингээд маш өндөр химийн найрлагатай тий биеинд хор хохирол учруулж болохоор болсон байгаас. Тэгэхээр ийм үед бид нар яаж байгаа вэ гэхээр энэ бодиснууд маань одоо нэг өөхий хийсэнд маш их хоримтлагчсан байгаа учраас за тэгээд нөгөө бидний цэвэрлэгээний үед илэг маань нэг зав гараад бидний биеийг ингээд цэвэрлэх гэж оролдоод задлж байгаа үед ийм хоёр бодис болж одоо задардаг ерөнхийдөө биеийн дотор. За дэгдэмхий бодис буюу volatile чөлөөт радикал буюу free radicals гэдэг ийм хоёр хортой нэгдэл болдог. Энэ маань болохоор бидний өөхий хийсэнд ингээд хадгалагдсан байснаасаа маш хүчтэй илүү их одоо хортой бодис бол задарна гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар одоо энэ цэвэрлэгээний үед маш хурдан биеэс гаргах хэрэгтэй. За тэгэхээр эхний одоо бидний нэгдүгээр үе шатанд илэг маань саяны одоо энэ дээр яатсан байна тийм ээ бичсэн байгаа саяны одоо хорт нэгдлүүдийг одоо өөх хийснээсээ задлаад гараад ирсэн байгаа биеийн дотор эргэлдэн шүү дээ энэ маань. Тэгэхээр энэ маань бүгдээрээ тосон дуустдаг одоо нэгдлүүд байдаг. Яагаад вэ гэхээр нөгөө тосон дотор байсан учраас гарч ирэхдээ тосонд уустдаг нэгдлүүд болонгууд энэ тосон дуустдаг нэгдлүүд маань бидний биеэс шууд гарч чаддгүй. Яагаад вэ гэхээр бидний гадагшлуулах одоо эргэтэн системээс гарч байгаа зүйлс нь бүгдээрээ шингэн буюу усан бүтэлтэй байдаг. Одоо амьсгалаар бид нэр ингээд амьсгалж агаад хүүтэй агаал ингээд амьсгалахаар ингээд биднээс уур гардаг штэ. Тэгэхээр амьсгалын замаар одоо энэ арснаас мань хүлс гардаг тийм ээ. Тэгэхээр амнаас мань шүс за тэгээ шээс өтгөн гэдэг чинь бүгдээрээ шингэн бүстэй байгаа учраас энэ тосон дуустдаг бохирдлуудыг бие мэн гадагшлуулж чаддаггүй. Тэгэхээр 36 цаг болоод бид нэр эхний ингээд бие мэн биеийн цэвэрлэгээ хийж байгаа үед илэг маань өөрөө энэ бодисуудыг усан болгож задалдаг. Усан болгосон хойно энэ маань биенээс гадагшилж чадна. Тэгэхээр усан болгохын тулд усан болгож энэ нэгдлүүдийг аюулгүй одоо ингээд биеийн дотор яваад байгаа тэр зүйлсийг ингээд одоо бид нэр галлыг унтраах гэдэг ингээд цацдаг штэ тий. Гал унтраах цацдагтай адилхан эднэрийг маань аюулгүй болгохын тулд бидний биеинд ерөөсөө 2 дугаар үе шат гэж нэрлэж байгаа одоо юу хэрэгтэй? Шимт хичээлүүд хэрэгтэй байдаг. Одоо эдгээр зүйлсийг маань одоо жишээ нь чөлөөт радикалыг гэхэд чинь болохоор одоо антиоксидант гэдэг бодис өөртөө наагаад тэрийг аюулгүй болоод гадагшлуулахгүй бол эдгээр бодис нь өөрөө ингэж биенээс нэгдүгээр гарч чадахгүй хоёрдугаар гарахтаа гадагшилж байгаа сувгуудыг гэмтэх аюултай байж байгаа. Тийм учраас бүгдээрээ цэвэрлэгээний үедээ одоо жишээ нь усан мацаг ч юм уу тийм ээ ямар ч юм идэхгүй байснаас илүү одоо ингээд шимт хичээлийг давхар өгж ингээд цэвэрлэгээ хийх нь илүү биендээ аюулгүйгээс гадна нөгөө талд энэ бохирдлыг маш хурдан хугацаанд ихээр гадагшлуулах боломжтой гэдгийг одоо шинжилгээ ухаанаар тогтоочод байна. За тэгэхээр зөвхөн энэ одоо жишээ нь илэг цэвэрлэх процессыг
2002 онд хүн төрөлхтөн байна нээсэн мэддэг болсон. Тэгэхээр 2002 оноос өмнө бичигдсэн ном, сурах бичиг, за тэгээд шашны холбогдол номнуудад бид нэр усан мацгийн тухай маш их ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр усан мацаг дээр үед бол бид нэр бохирдолгүй байхад бол маш аюулгүй байсан бол одоо үед усан мацгийг ч юм уу эсвэл ингээ ямар нэгэн шимт хижил өгөхгүйгээр мацаг барих юм бол бид нэр эргээд энэ бохирдлынхоо хохирогч болох ч юм уу одоо энэ бохирдолтой буцаад эргээд гимтэх аюултай байгаад байгаа юм. Тийм учраас та нарыгаа өнөөдрийн цэвэрлэгээний үеэр нөгөө юугаа ясны шүлээ уугаараа гэд хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр за энд мань хэрэгтэй бүх боцууд нь юу байдаг вэ гэхээр хамгийн түрүүнд бид нар тэр бета каротин буюу тэр volatile гэдэг игдэмхий боцыг өөртөө наадаг одоо эрдэс юу маань витамин маань энэ бета каротин байж байгаа. Тэгэхээр бета каротин хаана байдаг вэ гэхээр ер нь шар өнгийн ургамлуудад маш ихээр байдаг. Тэгэхээр та одоо цэвэрлэгээний үедээ ясны шүлэндээ болж өгвөл энэ бета каротин ихээр агуулсан хүнснүүдийг ногоонуудыг хийж шүлийг нуух юм бол илүү танд үлчирнэ гэсэн үг. За тэгэхээр энд болохоор антиоксидант байна. Антиоксидантыг агуулсан хүнснүүд маань одоо түрүүн хэлсэн тий чөлөөт радикалыг биендээ наагаад биенээс аюулгүй гаргахад тусалдаг учраас болж өгвөл эдгээр хүнснүүдийг бас та хоолтондоо өнөөдөр цэвэрлэгээний үедээ шингэн байдлаар хэрэглээд илүү сайн гэсэн үг. Шүүс хэлбэрээр ч юм уу эсвэл одоо юунда зүгээр ногоон цай хэлбэрээр ч юм уу одоо энэ ногоон ургамлуудаас хэвчдэг. За тэр dandelion гэж байгаа бидний мэдих багвахаа цэцгийн авч бас биенээс хор гадагшлуулах эдгийг дэмжихэд маш сайн байдаг. Тэгэхээр ийм байдлаар та нар маань болж өгвөл энэ хүнснүүдийг өнөөдөр цэвэрлэгээний үедээ шингэн байдлаар хэрэглэнэ бүхлээр нийтэхгүй тийм ээ. За дараагийн нэг хүнс нь болохоор яг монголчуудын уламжлалт цагаан эдэнээс шар сүв байгаа тийм ээ. Тэгэхээр цэвэрлэгээний үед өнөөдөр та нар маань шар сүг бас зарим нэг хүмүүс саам олдохгүй хүмүүс маань хэрэгж болно. За ургам ловонгийн шүүсийг яг шүүс хэлбэрээр нь бас гаргаад ууж болно. Тэгэх юм бол таны одоо нөгөө реакц их хүмүүс байдаг шүү дээ. Яагаар реакц гардаг вэ гэдгийг та нартай түрүүн хэлсэн. Одоо бохирдол их гарч ирэх тусам танд одоо жишээ нь толгоо өвдөх, бие чичрэх тэр шинж тэмдгүүд илүү их илэрнэ. Тэгэхээр тийм шинж тэмдгүүд илэрж байгаа бол энэ ловонгийн шүүсийг ч юм уу нэмэлтээр уугаад одоо нөгөө шимт ижилийг нь гаднаас нь сайн өгөх гинэ. За тэгээ мэдээж өдрийн хоолндоо бүгдээрээ ясны шүлээ ууж байгаа. Ясны шүл гэдэг бол ерөөсөө шингэн витамин, минерал гэж ойлгож хэрэгтэй. Эрдэс витамин, минералыг хамгийн сайнаар агуулдаг. Дээрээс нь хэрвээ та ясны шүлэндөө ногоо нэмээд хийчих юм бол за тэгээд ерөөсөө кул дэлхийд ирэх ямар ч витаминыг дагуулхааргүй тийм шимт ижилтэй хоол болно. Тэгэхээр та одоо энэ бохирдлоо хурдан хугацаанд биеэсээ гадагшлуулахын тулд заавал одоо ясны шүлээ уугаарай. За тэгээ 3 дахь үе шат болох одоо нөгөө тосон бохирдлуудаа усан болгосон байгаа. Одоо шимт ижилүүд өгөөд 3 дахь үед нь болохоор биеэсээ гадагшлуулж гаргана. За тэгэхээр 4 замаар бие минь гадагшлуулдаг. Эхнийх нь болохоор мэдээж хоол боловсруулах эргэтэн систем буюу өтгөнөөр гадагшлан. За тэгээ шээс. За дараагийнх нь болохоор энэ амьсгалах замаар гадагшилнаа. За тэгэхээр амьсгалах зам гэдэг бол ерөөсөө бидний биенээс бохирдол гадагшлуулж байгаа хамгийн том бас нэг юм сууг байдаг учраас та нар маань одоо яг цэвэрлэгээний үедээ болж өгвөл яг юм цэвэр агаартай зэнгэг устай одоо ялангуяа гол нуурын эргээр алхах юм бол нэг цагийн атгартай хийх юм бол таны бие өөрийгөө цэвэрлэхэд маш их туслана. За дараагийнх нь болохоор бидний одоо арьс бол хамгийн том гадагшлуулах бас бидний одоо бохирдлыг гадагшлуулж чаддаг эрхтэн байгаа. Бүх ингээд арьс маань ингээд нэг нэгэнгөө нөх зүгтээ байж байдаг. Тэгэхээр энэ тунгалгийн судлыг арьсыг идэвхжүүлэхийн тулд хоёр арга зам байгаа. Нэг нь болохоор бид нэр одоо алхахад бас ингээд бидний тунгалгийн судал нэгдэж болно. Бас юм жоохон юм өлмий дээрээ ийм цогсон ийм дасгал хийх юм бол бас энэ тунгалгийн судал идэвхчин. За арьсаараа гадагшлуулахын тулд та нар маань болж өгвөл өнөөдөр яг цэвэрлэгээний үедээ гоё байгалийн давс хийж байгаа, жамс давс хийж байгаа, жоохон хүнсний сод хийж агаад халуун баананд нэг хөвтөрөө тэгэх юм бол энэ арьсаар бохирдыг гадагшлуулахад тест маш дэмтэй байна. За тэгээд байнгын шингэн зүйл ууж байгаа учраас шээсээр маш сайн гадагшлан. За тэгээд өтгөн бол угаасаа ойлгомжтой та нар маань саам уухаар туулгаад өтгөнөөр бол маш сайн гадагшлана. Тэгэхээр намрын улиралд бол та нар маань бүгд мэдж байгаа. Сургалт эхлэхэд бас хэлсэн бүдүүн гиз цэвэрлдэг үе байгаа тийм ээ. Тэгэхээр бүдүүн гиз маань идэвхж байгаа учраас энэ үед бүгдээрээ боломж болцоогоор нөөцөөрөө бүдүүн гиз айл болох сайн цэвэрлж авах хэрэгтэй. Бүдүүн гиз бол хамгийн том цэвэрлэгч. Бүдүүн гизээс хэрвээ бохирдол гадагшилж чадах юм бол одоо энэ жаз хэлбэртэй байрлаж байгаа гадна талынх нь бүдүүн гиз шүү дээ. Тэгэхээр энэ бүдүүн гизнээс бохирдол хэрвээ гадагшлахгүй энэ ханаараа шимэгдэх юм бол буцаад энэ илгэндээ очоод
бүр илэгнээс гарснаас 10 дахин бохирд болж буцаж илгэндээ очдог, цусаар очдог гэсэн. Тэгэхээр бүдүүн гисийг өдөр алга өтгөнө гадагшлуулж яах нь маш чухал байдаг. Тэгэхээр бүдүүн гисний өдөр алга өтгөн гадагшлуулахын тулд энэ эслэг гэдэг зүйлийг бид нэр заавал хоол хүнснээс авч явах хэрэгтэй. Ер нь монголчуудын хоол хүнсэнд хамгийн их дутагддаг хүнс энэ эслэг байдаг. Учраас сүүлийн үед бүдүүн гисний хавдар бол маш их эрчимтэй ихсээд байгаа. Тэгэхээр энэ хичээл дээр багш нь бүр ингээд яг сая шинэ сургалтаас авсан мэдээллийг бүдүүн гисэн дээр нэмэлтээр оруулж өгсөн. За тэр бол ерөөсөө өөрсдийнхөө одоо өтгөнийг ажиглаж бид нэр бүдүүн гисээ эрүүл байна уу, эрүүл бус байна уу гэдгийг шууд шинжих боломжтой. За хүүхдүүдийнхаа ч гэсэн өтгөнийг хараа. За энэ жоохон онцгой зураг ч гэсэн та нар байна. Энэ бол бидний эрүүл мэндэ хянах хамгийн том, хамгийн одоо амархан арга учраас би заавал энд оруулсан. За тэгэхээр эхний өтгөн маань ерөнхийдөө юм 7 төрөл байж идэг. За эхний энэ дүрсэн шүү дээ. Одоо иймэрхүү хэлбэрийн одоо тустай юм задарсан жоохон хатуу гарахад жоохон төс хизүүхэн дөө ийм одоо юутай хэмтэй тий ийм аргуу гэх юм уу да тийм аргуу байх юм бол энэ нь бол ерөөсөө та өтгөн хаталтай байна гэсэн үг. За тэгээд өдөр болго өтгөн гадагшлахгүй байх юм бол бас та өтгөн хаталтай байна гэсэн үг. Тэгэхээр одоо сая түрүүн хэлсэн нөгөө бүдүүн гисний бохирдол маань илгэндээ очих шалтгаан нь яг эндээс үүдээд байгаа гэсэн үг. За одоо энэ голын хоёр нь болохоор ерөнхийдөө зайц шиг гэх юм уу да тэгээд гарахтаа ямар ч завиргүй гулцаад гардаг. За ийм хоёр хэлбэртэй байх юм бол та ер нь боломж юм байна гэсэн өтгөн гадагшлахад нэг түүг багтаа байна гэсэн. За доотлын энэ одоо ерөнхийдөө хэлбэргүй за тэгээ ерөн шингэндүү маягтай ийм одоо төрлүүд иймэрхүү хэлбэр дүрстэй байх юм бол таны одоо бүдүүн гис өрөвсөлттэй байна гэсэн. Энэ бол ерөөсөө бага насны хүүхдүүдэд хүртэл анханасаа заагаад өгчих юм бол өөрийнхөө эрүүл мэндийг бараг шинжилгээ өгөхгүйгээр ингээд мэдээд байх боломжтой бараг хүснэгт байгаа юм. Тэгээд та нар маань энийг харж байгаад өөрийгөө бас шинжээд үзээрэй. За тэгэхээр одоо энэ маань өтгөн хаталт маань болохоор аюултай бие рүү одоо бохирдол хоримтлуулах шалтгаан болж байгаа. Энэ нь болохоор бүдүүн гис маань өрөвсөн гэсэн. Тэгэхээр энэ хоёрын хувьд болохоор бид нэр өөр эслэг хэрэгжилж энийгээ ангааж болдог. За эслэг маань дотроо soluble буюу уусдаг, insoluble буюу уустдаггүй гэсэн хоёр ангилалтай байж байгаа. Тэгэхээр саяны одоо өтгөн хаталтай хүмүүс мөн энэ уустдаггүй хүнсний эслэгтэй хүнсийг өдөр тутмынхаа хүнсэнд нэмжээж нөгөө одоо ингээд гадагшлагад төвхтөө байгаа өтгөнийг маань засч залруулж гаргадаг гэсэн үг. Одоо энэ хэсэгт байгаа хүнснүүд маань энд ихэвчлэн ногоонууд орж байгаа юм. За энэ нөгөө арман гурилаг штэ орж байгаа юм. Тэгээд энэ зургийг нь багш нь бас тусна хуваалж болохоор та нар маань энэ ийм хүнсийг хэрэглүүл зүгээр юм байна гэд биднээс одоо байцаа орж ин тийм ээ. За энд ер нь бол хамгийн энгийнээр бол 13 тэгээд дээрээс нь тийм үндэс ногоонууд гэдэг чинь газар доор ургадаг тийм ногоонууд нь ихэвчлэн одоо insoluble буюу уустдаггүй эслэг агуулдаг бол одоо жоохон өтгөн нь юм шингэн байгаа тий. Одоо нөгөө доотлын 3-т байсан тэр өтгөн нь ер нь тийж гадагшилдаг хүмүүс ихэвчлэн одоо энэ уустдаг хүнсний эслэгийг хэрэглэжээж нөгөө уусч одоо тэрнтэйг нэгж бийжүүлэхэд нь тусалдаг. За тэгэхээр энд болохоор ихэвчлэн одоо жимсний хальснууд жимсэн дагуулж байгаа юунууд орж байгаа, эслэгүүд орж байгаа юм. Тэгээ бас одоо юу орж байгаа нөгөө нэг овёс. За тэгээд тийм шош буурцаг орж байгаа. Тэгэхээр энэ зургаас харж байгаа та саяны өтгөнөөр өөрийгөө шинжиж байгаад аль эслэг маань надад ихэвчлэн дутагдж байна гэдгийг эндээсээ тааруулаад одоо нөгөө өдөр тутмын хоолндоо хэрэгжилж занших нь бахнэ. За тэгээд ер нь өтгөн хаталтай хүмүүст маань хамгийн тус болох зөвлөгөөнүүдийг энд ингээ нэгтгэчихсэн байна. Хамгийн түрүүнд болохоор одоо нөгөө нэг түргэн хоол, бохирдол үүсгдэг ялангуяа газтай ундаа тэгээд гурил, мах одоо ер нь хоолтон дээр илүү сайн орно. Гэхдээ түргэн хоолны төрлийн эслэгээр дутмаг хүнснүүд маань энэ өтгөн хаталтыг бүдүүн гисийг маань өвтгөхд хамгийн их нөлөөлөд байгаа хүнснүүд. Тэгэхээр бүдүүн гис гэдэг бол биднэрт захирагддаг эрхтэн бол биш. Өөрөө гөрөлзөх хөдөлгөөнөөрөө үйл явцаа хийж идэг. Одоо бид нэр тархиараа чи одоо өтгөнө гарга гэж удирддаг штэ. Тэ?
Тийм учраас энэ эрхтнийг бид нэр удирдах чадахгүй гэхдээ хэвшил бол тогтооход нь тусалж чадна. Хэвшил тогтооно гэж юу вэ гэдгийг хэлээд байгаа вэ гэхээр өдөр болгон тогтмол цаг өтгөнөө гадагшлуулдаг хүмүүс маань ер нь бол утга хаталтанд өртдөг. Яагаад вэ гэвэл энэ маань нөгөө хэвшил дуртай эрхтэй учраас яг л тэр үед нь одоо 0-д очиод суухад өтгөнөө гадагшлуулах чадвартай гэсэн үг. Тэгэхээр хэвшлийг алдахгүй өдөр тутамдаа ингээд хоол одоо яг өтгөнөө гадагшлуулах тийм цагтаа байх нь танд маш их туслана. Бас яг өтгөн гадагшлахын өмнө ч юм уу өтгөн гадагшлахгүй байгаа үед энэ гараараа бүдүүн гисний одоо сая ингээд тойрож хэлбэртэй барилж байгаа шүү дээ. Эндээ юм массаж хийхэд бас их маш сайнаар нөлөөлдөг. За тэгээд ашигт бактеритай хүнс идэх. За ер нь бол бидний бүдүүн гисний хамгийн дуртай хүнс бол ерөөс ашигт бактери байж байдаг. Ашигт бактери хамгийн их агуулдаг хэсэг нь өөрөө бүдүүн гис. Тэгэхээр ашигт бактерийг их өөх тусамд бүдүүн гисэнд маань бохирдол бага хуримтлагдана. Тэгэхээр та нар маань одоо цэвэрлэгээнийхаа дараа ч гэсэн яг дуусгахтаа болж өгвөл тараг, хоормог тийм ээ айраг байх юм бол одоо монголчууд маань ерөөсөө бүтэн намрын турш, зуны турш цагаан идэ буюу эсэг энэ ашигт бактеритай хүнсээрээ бүдүүн гисээ цэвэрлээд нарийн бүдүүн гисээ цэвэрлж авдаг гэсэн түүнийг нэг гиз цайлах гэж нэрлэж байгаа ш. Тийм ч учраас монголчуудад маань хавдар за дээрээс нь тэгээд бүдүүн гис нарийн гисний шархлаа өвчл ерөөсөө өртдөггүй байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ашигт бактери бид нар дулааны удирдалтаа хэрэгэж одоо бүдүүн гисээ сайхан шин болгож авдаг байх нэ. За тэгээ боломжтой бол та нар маань энэ хөхүүрийн айраг энэ хөхүүр гэдэгт маань одоо яг тэр бүдүүн гисний хэрэгтэй байгаа ашигт бактериуд байж идэг. Тэгэхээр энэ тухай монголчуудын биеийн онцлог дээр илүү дэлгэрэнгүй орно. Тэгэхээр болж өгвөл энэ сургалтынхаа туршид та нар маань гисээ цайлгаж энэ цагаан эдэгээ эсэг сүү цагаан эдээ айраг хормог тарга гурвыг маш сайн хэрэглээрэй. За тэгээд өнөөдрийн гэрийн даалгавар маань өчигдөр өгсөн. Гэхдээ би та нартай өнөөдөр маш дэлгэрэнгүй өгье. Энэ болохоор шар сүүгээ 1 литрийг уучих болно. Бүлээнээр энэ маань яаж байгаа вэ гэхээр бүгдээрээ одоо нөгөө туулгаж бохирлоо гадагшлуулж байгаа. Бас давхар шимд хижээлээ цагаан эдэнээс авчиж байгаа. За үүнийхээ дараа 1 цаг агаарт нөгөө өвчл зөрөгтэй орчинд алхалт хийнэ. За зүгээр л өөрийнхөө таавар алхахад бол нэг хүчлэг шаардлагагүй. За тэгээ араас нь хүссэн хэмжээгээрээ ус уугаарай. За өдөр бүгдээрээ 12-оос 2 цагийн хооронд. За ер нь өдөржингөө 12-оос мацаг тайлах хүртлээ ч гэсэн одоо энэ цэвэрлэгээ дуусгах хүртлээ ясны шөлөө хүснээр уунаа. За ясны шөлөө ногоогоор баяжуулах юм бол болж өгвөл өөрийнхөө хүснээ шин ногоонууд байх тусмаа их сайн. За төмөснөөс бусад бүх ногоогоор ингээд хамт нөгөө бусдгаж агаад тэгээд шүүгээд авчина. Ногоонуудын одоо ясаа. Тэгэхээр аяндаа гоё тунгадаг шүл үлдэн штэ. Тэр шүлөө өдөржингөө ер нь цадталаа уусан ч болно. Тэгэхээр энэ маань яаж ийнэ вэ гэхээр таны нөгөө бохирлуудыг гаргахад тусалж байгаа тийм ээ. Тэгэхээр орой болохоор нөгөө түрүүний эслэгтэй ногоонуудаар гоё зутан хийж болно. Энэ бас төмснөөс босож шүү. За эсвэл тараг, айраг, хоормогны аль нэгийг уучиж болно. Ингээд өнөөдрийн цэвэрлэгээ маань дуусна. За тэгээ та нартай амжилт хүсье. Маргааш хичээлээр уулзъя. Түр баяртай.